Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол онкны судалгаа статистикийн газрын судалгааны хэлтсийн ахлах эдийн засагч ус хоёр байна. Та бүхэнд өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм эдийн засгт үзүүлж болох нөлөө, учирч болох эрсдэл Монгол улсын жишээ гэсэн судалгааны ажлаар танилцуулна. За судалгааны ажил маань үндсэн хоёр хэсэгтэй. За эхний хэсгээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь дэлхийн нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар авч үзэх бол, хоёр дахь хэсэгт уур амьсгалын нөлөө нь Монгол улсын нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар авч үзнэ. Эхний хэсгийг ярих юм бид бүхэн нэгдмэл ойлголттой болохын тулд нэр томьёоныхоо тайлбарыг харах ёстой. Тэгэхээр бид бүхэн бол цаг агаар гэж ярихаар англиар бол weather, цаг агаар гэхээр бид нар бол ер нь агаарын дундаж температурыг л хардаг бол энэ маань илүү өргөн цар хүрээнд буюу өөрөөр хэлэх юм бол цаг агаар гэдэг бол богино хугацааны агаар мандалдах төлөв байдлыг илтгэдэг. Тэр агаарт температур, хур тундас, чийгшил, үйлшилт гэх мэт бүгдийг харна гэсэн үг. Тэгэхээр цаг агаар нь тийм учиртай бол уур амьсгал нь ямар учиртай юм бэ гэж хүмүүс бол цаг агаар, уур амьсгал гэсэн хоёр нэрэн дээр бол нэлээд эргэлзээд байдаг. Тэгэхээр уур амьсгал гэдэг маань өөрөө урт хугацааны цаг агаарын дундаж температурын өөрчлөлтийг хэлдэг байна. Тэгэхээр маш олон жилийн турш цаг агаарын дундаж температураар уур амьсгалыг тодорхойлох байна гэсэн үг. Тодорхойлбол Африкийн улсуудад сахарын цүл гэдэг ч юм уу. Энийг бол хуурай уур амьсгалтай гэж нэрлэдэг. За яагаад тэгэхээр цаг агаар, температур, чийгшилт энийг аваад үзэхээр нэлээд хуурай байсан. За дээрээс нь олон жилийн турш градус өндөртэй байсан учраас үүнийг хуурай цаг агаартай гэж үзэж байна. За чийгшилттэй Солонгос, Япон, арлын орнуудыг авч үзэхээр чийгшил маш өндөр байсан олон жилийн турш. Тийм учраас бид нэр чийгтэй, тэм чийглэг уур амьсгалтай гэж ярьдаг байна. Тэгэхээр цаг агаар гэдэг бол агаарын төлөв байдлыг илтгэдэг бол тэрний урт хугацааны дундаж түвшинг бол уур амьсгал гэж хэлдэг. За дахиад цаг уур гэсэн ойлголт байна. За цаг уур гэдэг бол агаар дахь тэр элемент үзэгдлийг судалдаг шинжлэх ухааных нь нэр байгаад байна. За мөн бидний бас нэг ялгадгүй зүйл бол уур амьсгал дэлхийн дулаалал хоёрыг бас нэг төдийлөн сайн ялгадгүй болов гэж бодоод байдаг. За дэлхийн дулаалал гэдэг бол нөгөө нэг агаартын болон газрын болон температурын дундаж температур нэмэгдэхийг дэлхийн дулаалал гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол уур амьсгал гэдэг бол дотроо цаг агаарыг хилээд байгаа учраас дотроо температур, хур тундас, чийгшил бүгдийг багтаана. Үүний зөвхөн температурын өсөлтийн дэлхийн дулаалал гэж нэрлэдэг. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд бол энэ уур амьсгалын өөрчлөлт юунаас болоод байна гэхээр дэлхийн дулаалаас болоод байна. Дулаалал юунаас болоод байна гэхээр хүлэмжийн хий гэж бид нар яриад байдаг шүү дээ. Тэр хүлэмжийн хий нь яг юу юм бэ гэвэл дотроо маш олон хийтэй. Жишээлбэл нөөц хүчлийн хий, метан, азот гэх мэтчлэн олон төрлийн хийнээс бүрддэг. Тэр дотор дийлэн хэсэг болох ойролцоогоор нэг 74% нь нөөц хүчлийн хий ялгаруулдаг, бүрдүүлдэг учраас түүнийг нөөц хүчлийн хийгээр төлөөлүүлэн авч үздэг. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь ер нь хэр хор хөнөөлттэй юм бэ гэдэгт бол хүн болгон энийг асуух нь бол аргагүй. За тэгэхээр энэ эхний зургийг та бүхэн харж байгаа зулаан 1.5 градусаар нэмэгдсэн, 2 градусаар, 4 градусаар гэхээр. Тэгэхээр энэ бол 4 градус нэмэгдэх тусам бол энэ зураг аимшигтай болж харагдаж байна. Тэгвэл бол ийм амар болно л гэсэн санааг илтгэж байна. Тэгэхээр энэ градус нь юу хэлээд байна гэхээр тооцоололоор олон улс ч гэсэн юу гэж ярьдаг вэ гэхээр 1850-аас 1900 оны дундаж агаарын дундаж температур буюу аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад одоогийн дэлхийн дундаж температур 1.5 градусаар нэмэгдвэл эхний зураг, 2-оор нэмэгдвэл тэр 4-оор нэмэгдэх юм бол энэ бол аимшигтай зүйл болно гэсэн зургийг илтгэж байгаа. За яг доотлох нь тэр нэг бор, ногоон өнгө бол энэ бол хур тундсын хэмжээг илтгэж байна. За эхлээд 1.5 градус болон 4 градусыг харьцуулахад бор нь илүү тод бор, ногоон нь илүү тод ногоон болоод байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хуурай газар илүү их хуурай шин, чиглэг газар илүү их чийгшлэн гэсэн. Тэгэхээр энэ маань зөвхөн температурыг ярих уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол өөрөө байгалийн тэнцвэрт байдал алдагдгийг хэлээд байгаа гэсэн үг. За яг одоогийн нөхцөл байдалд бол дэлхийн дундаж температур нөгөө аж үйлдвэрчлэлтийн өмнөх үетэй харьцуулахад 1 градусаар нэмэгдсэн байна. Тэр одоо 1.1 тийм учраас олон улсууд нэгдээд энэ бол авч үзэх ёстой асуудал байна. Тийм учраас хэдүүлээ 2100 он гэхэд цаашдаа гэхэд аж үйлдвэрчлэлтийн өмнөх үеэс 2 градусаас хэтрүүлэхгүй аль болох 1.5 градусаар барья гэсэн зөвшөөрлөг хүрээд байгаа. Одоо бол 1 градус хүрсэн байна шүү дээ. Тэр яаж 1 градусд хүрсэн бэ гэж. Тэгэхээр энэ бол 1880-аас хойш дэлхийн дундаж температурыг харуулсан байна. За энэ сүүлийн 1980 оноос хойш эрчимтэй өссөн харагдаж байна улаанаар. За ялангуяа сүүлийн 10 жилд нөгөө өссөн 1 градусын тэг 100-ны 12 градусыг сүүлийн 10 жилд бий болгочих. Тэр сүүлийн 10 жилд бүр эрчимтэй нэмэгдэж байна гэсэн үг. За энэ урдаараа цааш үргэлжлэх юм бол ердөө 2040 он гэхэд нөгөө нэг 1.5 градус дээр хүрнэ гэсэн тооцоолыг IPCC гэдэг байгууллага хийсэн байна гэж.
Тэгэхээр бид нар бол мэдж шүү дээ уур амьсгал дэлхийн дулаарлаас болж байна. Дэлхийн дулаарлал хүлэмжийн инээс болж байна гэдэг. Тэгэхээр яг процесс нь юу болоод байгаагийг тайлбарлахыг оролдъё. За эхний хүлэмжийн хэвийн түвшин гэдэг хэсгийг харуул. За нарнаасаа бид нэр дулаанаа авдаг. За нарны цацрагаар дамжаа за дулааны энерги ч юм уу тий дэлхий дээр ирээ тодорхой хэмжээгээ өгөөд буцаад ойдог байгаа дэлхийн гадаргаас. За ойхот бол энэ нэг тойрцсон нэг юм хүрэн нэмгэхийн хэсэг та бүхэнд харагдаж байгаа. Энэ нэмгэхийн хэсэг бол угаасаа агаар мандалд байдаг хүлэмжийн хий гэж ойлгож болно. Тэгэхээр дэлхийгээс ойсон нөгөө дулаан маань цацраг маань хүлэмжийн хийг нэвтлээд сансар огтхор руу гарч идэг. Тэр өөрөөр хэлбэл тэр нарны дулааны тодорхой хэсэг нь дэлхийд үлдээд бусд нь сансар огтхор руу гарч идэг бол за хоёр дахь хэсгийг харуул хүлэмжийн хий аюултай түвшний хувьд бол хүлэмжийн хий их байгаад их юм бол нөгөө гарах ёстой агаар маань гарч чадахгүй, нэвтэлж чадахгүй, дэлхийдээ буцаад шингээд ийн гэсэн санаа. Тийм учраас дэлхий одоо яг дулаараад байгаа гэсэн. Тэр хүн чинь нэг халуурахаар нэг бие нь юу өргөдөг шиг дэлхий бол одоо хит их халаад байна. Тийм учраас нөгөө янз бүрийн зүйл гавьяалын гамшиг ч юм уу тэр тэнцвэр байдал гэж алдагдж байна гэдэг санаа хэлдэг чинь. Тэр нэг хүлэмжийн хийгээд одоо нэг аимшиг зүйлийг юу гэж ялгаруулад байна гэж. За тэгэхээр эхний тэр график дээр бол хүлэмжийн хий за түүнийг бол төлөөлөх үз нүүрс хүчлийн хийг ялгаруулагч за үүсгэгч нар байна. За энд бол нүүрс, нефт, газ гэдэг бол нийт хүлэмжийн хий нүүрс хүчлийн хий 94 орчим хувийг бүрдүүлж байна гэсэн үг. За хоёр дахь график дээр бол тэр нүүрс хүчлийн хий ялгаруулж орноор харахаар ер нь хөгжингүй орнууд та бүхэнд харагдаж байгаа. За тэр хамгийн доотлын хоёр бүдэг болон тод хоёр цэнхэр бол Америк, Европ харагдаж байна. Энэ хоёр улсын нүүрс хүчлийн хий ялгаруулалт нь 90 онд оргил үедээ хүрээд буцаад буурсан байна. За яг тэр буурах үед нь одоо бүгд найрамдах Хятад ард улсын хүлэмжийн ялгаруулалт өссөн байна. За өөрөөр хэлэх юм бол энэ нүүрс хүчлийн хий ялгаруулаад байгаа гол цаадах шалтгаан нь эдийн засгийн өсөлт гэж тайлбарлаад байна. За 1750 оноос 21-р зуун хүртэл нийтдээ нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүн 50 дахин нэмэгдсэн байна. За энэ дэлхийн эдийн засгийн том өсөлт, энэ том хэмжээний цаана бол байгалийн нөөцийг ашиглалт, за үйлдвэрлэлтийн цаана нүүрс хүчлийн хий ялгаруулалт асар хэмжээр хийгдсэн байна. Тэгэхээр энэний цаана бол эдийн засгийн өсөлт байна гэж бас нэг талаараа ойлгож болно. За тэр хоёр дахь зургийг ялгаруулж усаар харуул Хятадын эдийн засгийг бид бүхэн мэднэ 1990 оноос хойш одоо гайхамшигт эдийн засгийн өсөлт гэж нэрлэдэг. За тэр гайхамшигт эдийн засгийн өсөлт нь тэр нүүрс хүчлийн хий ялгаруулалттай цуг ирсэн байна гэж ойлгож байна. За мөн дэлхийд Хятад улс маань одоогоор нийт нүүрс хүчлийн хий 50 гаруй хувийг дангаараа одоо бүрдүүлээд байгаа гэсэн тооцоо байна. Энэ бүгдийг багцлаад харах юм бол за хүний үйл ажиллагаанаас шалтгаалаад за буруутай гэж бас нэг талаар хэлж болох бах. Буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад нүүрс хүлэмжийн хий бол агаар мандалд дэгдээд байгаа юм байна. За түүнээс шалтгаалаад температур дэлхийн дулаарлал үүсээд байгаа юм байна. За хур тунцын хэмжээ өөрчлөгдөж байна, байгалийн гамшигт үзэгдлүүд нөлөөлж байна, далайн түвшин нэмэгдэж байна гэдэг ч юм уу. За үүнээс шалтгаалаад тэр нь нийгмийн эдийн засгт ямар нөлөө үзүүлж байна гэхээр нөгөө бүтээмж буурах, эрүүл мэндийн үйлчилгээ, дотоодын бүтээгдэхүүнийг бууруулах гэх мэтчлэн ядуурлыг нэмэгдүүлэх юм. Ийм нийгмийн асуудал үүсэж байна. Тэгэхээр бид бүхэн эргээд харах юм бол бид нар өөрсдийн хийсэн зүйлийнхаа үр дүнг ахаад буцаад асуудал хэлбэрээр ингээ авч яана гэж харж байна. За тэр төвлөлд сөрөг нөлөөллийн гэхдээ хэн хамгийн их хүртээд байна гэвэл за хөгжиж байгаа орны за ядуу буруу хүмүүс нь хамгийн их тэр нөлөөллийг хүртээд байна гэнэ сөрөг нөлөөлөл. Яагаад гэхээр ядуу хүмүүс тэр байгалийн уур амьсгалын сөрөг нөлөөлөл ирэхэд бэлэн байх боломж угаасаа асар бага байдаг. За Дэлхийн банкны судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2030 он гэхэд за нэмж 100 сая хүн туйлын ядуурлалд орно гэсэн юм судалгаа байна. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт ийм одоо хор хөнөөлттэй сөрөг нөлөөлттэй зүйл юм байна гэж бид нар мэдлээ. Тэгэхээр энэний эсрэг олон улсууд нэгдэж арга хэмжээ одоо авсан байж таараа тийм үү. Тэгэхээр энэ санаачлал маань анх 1988 онд за уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг засгийн газар хоорондын зөвлөл IPCC гэдэг байгууллагыг байгуулснаар эхэлсэн байна. За түүний дараа 92 оны 5 сард нэгдсэн үндэсний байгууллагын за уур амьсгалын суурь конвенц гэж бид нар мэддэг шүү дээ. Тэр бол батлагдсан байна. За мөн түүний дараа 97 онд Киотогийн протокол, 2009 онд болохоор Копенгагны хэлэлцээр гэх мэтчлийн явсаар бидний хамгийн сайн мэдэх бол Парисын хэлэлцээр гэж байдаг. 2015 онд болсон. За энэ хэлэлцээрээр бидний түрүүний хэлсэн аж үйлдвэрчдийн өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дундаж температурыг 2 градусаас хэтрүүлэхгүй айлуулах 1.5 градусаар хэдүүлээ барья гэдэг дэлхийн 200-аад улс нэгдсэн байгаа. За энд бол Монгол улс ч ихсэн энд бол амлалт өгсөн байгаа. Тэгэхээр яаж бууруулах юм бэ? Бид бүхэн бол 200-аад улс нэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо нэгдэд яах вэ гэхээр өөрсдийн гэсэн амлалт өгсөн. Амлалт нь юу нэлээр гэхээр
улс болгоныхоо нүүрс хүчлэнхийг бууруулъя гэж. Тэрийг бол монголоор хэлбэл үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж. Англиар бол Nationally Determined Contribution гэдэг. За Монгол улс ч гэсэн амлалтаа өгсөн тэдэн онтой харьцуулахад тэдүүгээр бууруулсан гэсэн амлалтаа өгсөн репортууд ингээ гараа явдаг байна. За тэгэхээр хүлэмжийн ялгаруулалт тэрбум тоноор гэдэг ихний график харагдаж байна. Энэ бол 2100 оны одоо юм симуляшн хийсэн байна. Тэгэхээр бид бүхэн нэг одоогоор ямар нэгэн бодлогын гэх юм уу арга хэмжээний өөрчлөлт авахгүй бол яг одоогийн бодлогоор бол 2100 он гэхэд нөгөө ажил төржтэй өмнөх үеэс 2.7 градусаар илүү болох гээд байна. За хэдүүл саяны өгсөн амлалтуудаа биелүүлвэл 2.4 градусаар. За net zero гэдэг зүйлд улсууд хүрвэл 2.1 градусаар гэсэн байна. Тэгэхээр энд net zero гэдэг зүйлийг товч дурдах юм бол за улсууд эдийн засгаа өсгөхийн тулд одоо мэдээж тодорхой хэмжээний нүүрс хүчнийг ялгаруулах нь бол ойлгомжтой. Тэгвэл net zero гэдгийн цаана бол тэр ялгаруулсан нүүрс хүчнийхээ буцаагаад шингээдэг арга хэмжээг аваад нийлбэр дүнгээрээ тэг болгоод өгөөч гэсэн санаа. Тэгэхээр улсууд аль болох net zero төрхийг оролдож байгаа гэж хэлж байна. За одоо хоёр дахь хэсэг маань эхэлж байна. Монгол улсын хувьд бол ямар байгаа юм бэ гэж. Тэгэхээр бидний хийсэн судалгаа бол тэгвэл энэ уур амьсгалын өөрчлөлт бол Монгол улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд ямар нөлөөтэй болоо гэдгийг судалгааг оролцсон байгаа. За судалгааны зорилго маань тэр. За судалгааны арга зүй бол за уур амьсгалын өөрчлөлт эдийн засгт үзүүлж байгаа нөлөөг судалсан, судалгаатай ашигласан за яг тогтсон нэг арга зүй гэж байдгүй юм байлээ. Тийм учраас бид бүхэн ерөнхийдөө түгээмэл ашиглаж байгаа нэг арга зүй болох панел хэрэглэсэн арга гэдэг арга зүйг ашигласан. За тоо мэдээллийн хувьд 2000-аас 2019 оны хоорондох за уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлт гэж хэлж болохоор температур, хурд үндсэн хэмжээг аймагуудаар за мөн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж бусад макро орчин зүйлүүдийг оруулж үнэлж үзсэн байна. За олон улсад судалгдсан байдгийг ер нь аваад үзэхээр уур амьсгалын өөрчлөлт нь дотоодын бүтээгдэхүүн буюу эдийн засгийн өсөлтөд за дотоодын бүтээгдэхүүний төвшин болон өсөлтөд ялгаатай нөлөөтэй байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр энд нэг товч юм хэлбэл дотоодын бүтээгдэхүүний өсөлт болон хэмжээ гэж нэг юм яригадаад байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл Монгол улсын дотоодын бүтээгдэхүүн 40 их 80 гэж үзвэл өсөлтөнд нөлөөлнө гэдэг бол 45-аас одоо 40 байж байгаа дараа жил 45 болох хэрэгтэй байсан юмыг 42 болгож байна гэдэг бол өсөлтөнд нөлөөлөд байгаа сүргээр. За хэмжээнд нөлөөлнө гэдэг бол 40 байж байгаа дараа жил 39 болохыг хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр яг олон улсад хийгдсэн судалгаанууд хэмжээнд үү өсөлтөнд үү гэсэн юмнууд харагдаад байгаа. Зарим судалгаа бол зөвхөн төвшинг бус өсөлтөнд сүргээр нөлөөлж ийн гэсэн бол зарим нь аль алинд нь нөлөөлж ийн, зарим нь зөвхөн өсөлтөнд нөлөөлж ийн гэдэг ч юм уу. Иймэрхүү судалгааны үр дүнгууд бол гарсан байна. За мөн нэгэн сонирхолтой судалгааны үр дүн ер нь бол энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг чинь температурын нэмэгдэлт түүний цаана бол дунджаас дээш одоо агаарын температуртай буюу халуун орнуудад энийг температурын өсөлт маань сөргөөр нөлөөлөхөөс биш сэрүүн уур амьсгалтай орнуудад эргээр нөлөөлөд байна гэсэн үр дүнч бас гаргасан байна. За Монгол улсын хувьд бол энэ харагдаж байна. Одоо сүүлийн 96 оноос хойш бол бас нэлээд эрчимтэй агаарын температур нэмэгдсэн байна. За тэгээд энэ хэр хурдтай нэмэгдсэн бэ гэхээр нөгөө дэлхийн дундаж температур бол асар хурдтай нэмэгдэж ийн гэсний цаана Монголын тэндээс 2 дахин бүр нэмэгдсэн байна. Тэгэхээр илүү хурдтай нэмэгдээд байна. Гамшигт үзэгдлийн тоо 96-аас 2000 оны хугацаанд жил дунджаар 2400 орчим байсан бол 10 оноос хойш 4300 болж 1.8 дахин нэмэгдсэн байна. За мөн дээрээс нь энэ нэг олон улсын судалгаанд дурдсанаар хамгийн өртөмтгий 25.1-ээр Монгол улсыг тодорхойлсон байна. Яагаад тэгэхээр Монгол улс бол өөрөө газар зүйн байршлын хувьд их өвөрмөц эрсдэс уур амьсгалтай. Тийм ч учраас хурд тундсын хэмжээ багасч чинь, температур өсөж чинь, түүнээс шалтгаалаад хувир ажилт нэмэгдээд цөлжилтөнд өртөмтгий байгаа учраас өртөмтгий улсуудын нэг гэж тодорхойлсон байна. За цөлжилтийн шалтгааныг за 2012 онд нацаг дөрж тодруулахдаа за энэ бас сүүлийн 50 жилд хурд тундсын хэмжээ буурсан, температурын өсөлт нэмэгдснээс хувир ажилт нэмэгдээд түүнээс шалтгаалаад цөлжилт бий болж байна гэж тодорхойлжээ. Тэгэхээр бид бүхний хувьд нөгөө том хөгжингөө орнуудтай харьцуулахад за нүүрс хүчлэнхий их бага ялгаруулж байгаа мэдээж. Гэхдээ тэр нүүрс хүчлэнхий дотроо юу яг ялгаруулад байгааг харахаар ерөөсөө бидний эрчим хүчний шаардлага багтдаг. Эрчим хүчний шаардлага тэр дундаа нүүрс төлдөг. Тэр бол манай нийт ялгаруулж байгаа хүлэмжийнхээ ихэнх хэсгийг эзэлж байна гэж ойлгож байна. За энэ уур амьсгалын өөрчлөлт гэхээр биднэрт хамгийн бодитоор одоо толгойд орж ирэх зүйл бол мэдээж нөгөө зууд орж ирнэ. Тэгэхээр энэ зууд гэдэг бол Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нэг томоохон одоо үзэгдэл түүнээс шалтгаалж асар их хохирол бид хамсдаг. За эхний үгснэгтэнд за Монгол улсын хувьд хийгдсэн зуудын талаар хийгдсэн судалгаануудыг багцлж харуулсан байна.
Тэгэхээр энэ зуд гэдэг аюулт үзэгдэл нь одоо сүүлийн жилүүд нэмэгдээд байгаа урамсгалын өөрчлөлтийн үнээс. За энэ бол хинт том охирол үүсгэж байна гэхээр ялангуяа малчид хөдөөгийн иргэдэд том охирол үүсгэж байна. За энэгээр дамжаад нөгөө хөдөөгийн иргэд гэдэг нь маань хөдөө аж ахуйн гарцыг бууруулна. За бидний өргөн хэрэглээний мах, сүү, заавар гурил гэдэг ч юм уу энэ бараа бүтээгдэхүүнүүдийн маань нийлүүл тасалдахаар буцаад инфляц гэдэг ч юм уу эдийн засгийн үзүүлэлтүүдтэйгээ хамааралтай болоод ирж байгаа. За тэгээд хөдөө энэ бол маш том сорилт болохын зэрэгцээ бэлчээр усны дороотлыг бий болгож байна. За бэлчээр усны дороотлыг бий болгоод байгаа учраас намар одоо сайн тарах твээр аваад өвөлдөө сайн орох хэвээр одоо бидний таван шуу мал маань төвсрлөх чадвар муудаад байна. За мөн дээрээс нь шилжилт хөдөлгөөн нэмэгдээд байгаа шалтгааныг уур амьсгалын өөрчлөлтөөс холбож тайлбарлаж байна. За яагаад тэгэхээр хөдөө орон нутгийн хүмүүс маань одоо мал малаад хангалттай орлого олж чадахгүй байна. Дээрээс нь одоо бэлчээрийн гаралт муудсан учраас зах зээлээ бараадаж хот руу орж ирээд за хот руу орж ирэхээр нөгөө төвлөрөл гэдэг зүйл, нөгөө бохирлууд, нөгөө төгжрөл гэдэг асуудлуудыг бас үүсгээд байна гэж хэлсэн байна. Тэгэхээр яг энэ уур амьсгалын өөрчлөлт Монгол улсын эдийн засгт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг сувгийг одоо бид бүхэн тодорхойлохдоо за энэ нэг температур, хурд унц, гамшигт үзэгдэл маань нэмэгдснээрээ одоо уургац, бэлчээрийн дороотл, цөлжилт, хөдөлмөрийн бүтээмж гэдэг зүйлүүдийг одоо бууруулад байна. За тэр нь болохоор хөдөө аж ахуйн гарцыг бууруулж байна гэж. За түрүүн хэлсэнчлэн хөдөө аж ахуйн гарц бол нөгөө мах, сүү, хүнсний ногооны нийлүүлэлтийг бууруулах замаар үнийн өсөлтийг нэмэгдүүлээд байна. За нөгөө талдаа бас хөдөө аж ахуйн гарц буурснараа хөдөө аж ахуйн иргэдийн орлого буурж байна. Орлого буураад энэ маань бус салбарт одоо сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. За тэгэхээр гол эконометрик шинжилгээ рүү орох юм бол бид хүн эдийн засгийн өсөлтөнд температур ямар нөлөөтэй вэ гэдгийг загвар нэгээс харж чадж байна. За энд бол 1 градусаар Монгол улсын дундаж температур өсөхөд эдийн засгийн өсөлтийг тэг 1.4%-аас харуулах нөлөөтэй байна гэж гарсан байна. За харин энд бол хурд тунцыг оруулж үзэхэд ямар нэгэн статистикийн хувьд ач холбогдол гарсан. Энэ маань 2021 онд хийгдсэн Каны ажлын одоо үр дүнтэй нийцтэй харагдаж байна. За бусад тайлбарлагч хувьсгчдын хувьд өөрөөр хэлбэл хятадын эдийн засаг, зэсийн үн, ам долларын ханш ажиллах хүч гэдэг ч юм уу. За локкийн хувьд, онлын хувьд бол яг тэмдэг зүг гарсан гэж хэлж байна. За энэ дээр мөн нэг нэмэлт шинжилгээ хийсэн нь бид нар төвийн бүс, хангаан бүс, баруун бүс, зүүн бүс гэх мэтчлэн Монгол улсаа бүсүүдээр нь хувааж үзээд тухайн бүсүүдийн эдийн засгт хэрхэн нөлөөлж байна гэдгийг авч үзсэн. Тэн дээр температур маань өөрөө хангаан бүсдэр ганцаараа ач холбогдолтой бөгөөд эерэг нөлөөтэй байна. За өөрөөр хэлэх юм бол хангаан бүсд бол хөдөө аж ахуйн яг голлог үйлдвэр явагддаг мөн сэрүүн бүс шүү дээ. Тэгэхээр тэнд бол температур нэмэгдснээрээ тухайн бүсийн эдийн засгийг одоо тэг 1.7% өсөх нөлөөтэй байна гэж. Гэхдээ том зургаар бол эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөөтэй гэсэн үр дүнгууд гаргасан байна. Дүгнээд хэлбэл олон улсын хувьд бол одоо хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хөлөмжийн нэмэгдээд байна. За хөлөмжийн нэмэгдсэний шалтгаалаад асар олон асуудлууд бий болж байна. Энэний эсрэг олон улсууд нэгдмэл байр суурьтай буюу Парисын одоо хэлэлцээрээр байр суурьтай болсон. За олон улсын хувьд бол энэ уур амьсгалын нөлөө эдийн засгт бол сөрөг нөлөөтэй гэдэг нь тодорхойлогдсон. Хэмжээнд өсөлт гэдэг нь бол ялгаатай байна. За Монгол улсын яваад үзэхээр дэлхийн тэр нэг өсөж байгаа температурын дундаж өсөлтөөс бид нар 2 дахин хурдтайгаар өсөж байна. Тэгэхээр Монгол улсад бол илүү хурдтайгаар уур амьсгалын нөлөө нэмэгдэж байна, явж байна гэж хэлж болно. Байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. За мөн температур бол эдийн засгтаас сөрөг нөлөөлж байна. Гэхдээ хангаан бүсэд бол эерэг нөлөөтэй авах боломжтой байна гэсэн үр дүнүүдийг гаргасан байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.